Эцэг ирсэн та энэ өдрийн мэд хийе. Ингээд хүслийн лекцийн маань нээж үг хэлнэ хэмээн Анаахны сургуулийн захирал Анаахны доктор профессор Бүх баярлах захирал орж байна. Цаанаа энэ хорон зурсан Эрдэмтэн багш профессор Эмч оюутан залуус та бүдээ хайртай амар амгалан гэрээ. Тэгэхээр энэ жилдээ санааны шинжилгээний үндэсний сургууль дээр багш хөгжлийн төвийг байгуулж үйл ажиллагаа чиглэлд явж байгаа. Тэгэхээр энэ багш хөгжлийн төв бол сургуулийн бодлого зохицуулалтын газрын тооцоогоо байгуулагдаж үйл ажиллагаа явуулдаг. Энэ удаад сургуулийн бодлого зохицуулалтын газар багш хөгжлийн төв Анагаахны сургуулийн докторийн аргаахын жинхэнэ хамтран салбараараа өгүүлсэн эрдэмтэн профессор доктор Ариуна багшийн үндэслэлийн лекцийг зохион байгуулахаар болсон. За энэ арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай. Тэгэхээр аливаа байгууллагын нэр хүнд үнцэн тухайн байгууллагынхаа ажиллах хүчний чадамж дээр тулгуурладаг. Тэгэхээр анагаахны шинжилгээний үндэсний их сургууль гэдэг бол их сургуулийн хамгийн үнцэнтэй зүйл бол энэ эрдэмтэн профессор багш нар байдаг. Тэгэхээр анагаахны сургуульд ажиллаж байгаа манай багш нар бол мэргэжлээрээ хөдөлгөөн барьтай. Өөрөөр хэлбэл энэ хүмүүс бүгдөө Хорвогийн хамгийн сайн хоёр мэргэжлийг эзэмшсэн хүмүүс байна. Түүний нэг нь манай Ариунаш. Тухайлбал багш гэдэг мэргэжил бол хүнд эрдэм ном зааж гээгээрүүлэх ажил бол хамгийн эрхэм нандин мэргэжил. Үүний зэрэгцээ аливаа өвчин эмгэгт нэрвэгдсэн хүмүүсийг эмчлэж эдгэрүүлнэ гэдэг бол мөн түүнээс илүү хэмжээний сайхан мэргэжил. Энэ хоёр мэргэжлийн хоёрыг эзэмшсэн. Энэ багш. За их сургуулийн багш гэдгээр тулгын гурамжлал шиг ийм сайхан үйл ажиллагааг эрхлээ явуулдаг. Тийм учраас тулгуур сайтай гэсэн юу гэсэн үг вэ? Их сургуулийн багш эрдэм шинжилгээ ажил хийдэг судлаач. За нөгөө талаасаа их сургуулийн багш сургууль мужиглагч багш. Анагаахны сургуулийн багшийн онцлог нь юу гэхээр эмнэлэг эрүүл мэндийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ энэ гурван үйл ажиллагаагаараа тулгын гурамжлал шиг гурван хөлтэй учраас хизээч унаж бүхийхийг мэдрэхгүйгээр явах ийм сайхан боломж нэгддэг юм аа. Тийм учраас Ариуна багш маань энэ анагаахын багш буюу хөдөлгөөн морьтой хүн бол богино хугацаанд алсыг туулах чадвартай юм байдаг. Тэр ч утгаараа эрдэм шинжилгээ, судалгаа, сургууль хөгжүүлэх ажил энэ бүгд дээр хөдөлгөөн морьоор алсыг, холын замыг, аяны замыг амжилттай туулж өдий зэрэгт өгч байна. Мөн их сургуулийн багшийн гурван үйл ажиллагаагаа жигд хослож чадж байгаа учраас их сургуулийн профессор гэдэг энэ сайхан хүндтэй цолыг өртсөн юм аа. Ингээд Ариуна багштай айхуу сайхан хүндтэй лекцийг зохион байгуулж шавнартаа өөрийн сурч мэдсэн хөрөнгөлүүлсэн туршлагаасаа хуваалцаж сайхан ёс зүйтэй эерэг хамгаалалтаа эмч болж төлөвшөлтөнд энэхүү лекц ач холбогдлоо өгч бодож байна. Мөн энэ лекцэнд оролцож байгаа залуу багш нарт багшлах гэдгийн сайхан талыг бас мэдрүүлэх ингэснээрээ сургуулийн төрөлцмөн анагаахны сургуулийн багш гэж ямар эрхэм нандин хүн байд юм бэ гэдгийг мэдрэх энэ сайхан боломжийг олгож өгч байгаа хүмүүс. Баяртай байна гэдэг Ариуна багштай хамт олон орон зурсан хүмүүсийн нэрийн өмнөөс анагаахны сургуулийн захиргааны нэрийн өмнөөс багштай талархал өгч байна. Лекц ажиллагаа байсан юм дээ. За энэ танхимд хүрсэн та бүхэнд профессор Ариуна багшийн
тухай товчхон танилцуулгыг хийж өгье. За, Анагаахны доктор профессор Хайрана Эрүүл мэндийн яамны докторийн салбар зөвлөлийн гишүүнээр өөр судлалын ерөнхий мэргэжилтэн гэж яддаг байна. За, өөр судлалын ерөнхий мэргэжилтэн ажилладаг. За, анагаахын шинжилгээ ухааны их сургуулийн анагаахны сургууль докторийн анагаахын техникийн өөр судлалын профессор багийн ахлагч ажиллаж байна. Шинжилгээтэй энэ бүтцэн нэг сайхан 9 сарын 1-ээс шинээр ажиллаж байгаа бүтцийг тааварлаж байгаа. Мөн харин очмын олон улсын өөр судлалын нийгмийн зүүн Азийн бүсийн өдөртөх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа. Түүнчлэн Азийн хандлын орнуудын өөрийн эмчнэрийн нийгмийн өдөртөх зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Ийм зөвхөн Монгол улсад төдийгүй бүс нутагтаа улсын эмчийн хөдөлмөршүүлсэн эрдэмтэн судлаач Умар Гэнээс ажиллаж байгаа. Харин очмын 1984 онд анагаахны дээд сургуулийн хэмжээний ангиг онцлог болов одоогийн бидний бодлоо Улаанбаатар төгсчихсэн юм байна. 1988 болон 1993 онд Хавийн зөв социалистик болон Оросын хотын улсын Москва хотод дотны хамгаалах тэр дундаа экологийн өөр судлалын чиглэлээр мэргэжил болох курс суралцж байсан байна. 1995 онд Улаанбаатар хотод анагаахны дээд сургууль анагаахны магистрийн зэрэг бас байна. За энэ нь 1999 онд Оросын хотын улсын Москвагийн анагаахны 1-р академид анагаахны докторийн зэргийг амжилттай хамгаалсан бөгөөд 2007-2009 онд төгслийн докторийн дараа сургалтыг Итали улсад 2 жил хугацаатай үргэлж амжилттай судалгаагаар хийж байна. 2009 оноос эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургууль дэд профессор цогцолтож 2014 онд буюу сая энэ хичээлийн жил анагаахны шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн профессор гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртсэн ийм бидний хөндлөж явдаг багш гэдэг байна. Харин очмын мэргэжилтэйсэн байдлыг таавах хэлцүүлээ. 1997-оос 98 онд Америк нэгдсэн улсад өөр судлалын чиглэлээр улмаар 2000-2002 онд Таиланд, Малайз, Солонгос энэ бүгдийн Солонгос улсад эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтийн тасралтгүй сургалтын чиглэлээр тус мэргэжилт дэвшүүлсэн юм байна. Улмаар ажлын туршлагаас нь хуваалцаад 1984-өөс 87 онд тухайн үеийн Октябрь арын буюу өнөөдрийн Сонгоахын дүүр багт юм шиг. Сонгоахын дүүр Баянбат дүүргийн хавсарсан тэр бүсэд нэгдсэн эмнэлтэн өрхийн эмч за Кэц дүүрийн хэлж байгаа дулаан цахаас гэж байна. Энэ цэгийн эмчээр ажиллаж байсан юм байна. Улмаар 1987-оос 90 онд анагаахны хүрээлэлт эрхэм шинжилгээнд ажилладаг. 90-с 2000 онд анагаахны сургуулийн докторийн техник багшаар 2000-аас 2004 онд анагаахны сургуулийн мэргэжил дэвшлэх институтэд ахлах харах зүйчээр ажиллаж байсан юм байна. 2004 оноос анагаахны сургуулийн өөр судлалын техник багш болон техник эрхлэгчдийн атомшаалыг башж байна. 2014 оноос шинэ бүс зохион байгуулалтанд орсон анагаахны шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн анагаахны сургууль докторийн анагаахны техникийн өөр судлалын профессор багийг ахлаж гэж ажиллаж байна. Тавхайдаас олж авах багш маань эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний ажлыг бүр доод түвшнөөс нь эхлээд эргэлтэн хүртэл явсан гэдгийг тавхайдаас харж байгаа. За, 2008 оноос эрүүл мэндийн яамны докторийн мэргэжлийн салбар зөвлөлийн өөр судлалын ерөнхий мэргэжилтнээр өнөөдөр хүртэл ажиллаж байгаа багш маань. Тэгэхээр ажиллаж байгаа явцдаа судалгааны чиглэлээр, эрдэм судлалын чиглэлээр дараах ажлуудыг хийж үүсгэсэн юм байна. Анагаахны магистрийн зэргийг анагаахны магистрийн ажлыг 9 хүний ажлыг удирдах ажлаа хамгаалсан бөгөөд 2 судлаачийн докторийн ажлыг удирдах хамгаалсан. Эрүүл мэндийн онцлог ажлын өдөртөмж болон стандарт 12-ыг бичиж боловсруулж батлуулсан бөгөөд ашигтай загвар патентыг 9 эрхтэй байна. Ажиллаж байгаа хэвчээ судалгаа шинжилгээний ажил хийж байгаа хэвчээ 280 гаруй өгүүлэл хэлхээс нийлүүлснээс 20 орчим олон улсын нэр хүнд бүхий өндөр импакт авдаг хэсгүүд хэрэгжсэн бөгөөд олон улсын мэргэжлийн чиглэлээр зөвхөн бүс нутагтай төдийгүй олон улсын хэмжээний хурал зөвлөгөөнүүдэд ажиллаа танилцуулж ингэж дэлхийд настай ирэх гэдгээ баталж ирсэн байна. За та бүхэнд анагаах тэр дундаа боловсруулсан анагаахны судалгаа шинжилгээний ажлыг, эмчийн ажлыг бидэнд адилхан
залуу вэсээ доос гэхээ ноён хөрөнгө хүртэл бас юм машин тонч танилцуулаад хүргэлээ. Ингээд машигаа мэдээллийн лекцээ хэлнэ үү. За тэгээд их сургуулийн машин хамгийн эрхэм үндтэй дээд цолоо профессор цол байдаг. Тэгээд саяхан профессор цол хүрсэн ариун давштай агаан сургуулийн хамт олонны нэрээр бас талархал илэрхийлж эзэцгийн бодлого баталъя. За тэгэхээр алтан цаг зав зарцуулж бидний лекцийн хэмжээ ирсэн та бүхэнд энэ өдрийн мэдээг гişүүлье. За ер нь бол одоо бас их сэтгэл хөдлөж байна. Тэгэхээр нийтдээ би бас 30 жил ажиллаа. Өмнөөс 27 жилийг бол филологийн салбарт ажиллаж байгаа. Тэгээд миний нэр бол одоо биологч бол тохтой ариунаа гэсэн бол одоо өөрнөө ариунаа гэдэг ийм нэртэй болсон байж байгаа. За тэгэхээр энэндээ би бас бахархаж явдаг. Би сая нэг харилцаагүй гарсан байгаа. Бүр одоо анхан шатны төсөв үйлчлэгийн нэгж болох одоо өрхийн имлэг, цэхийн имлэгээс ахуулаад одоо Монгол улсын төрийн чиглэлийн бүхий маш их бахархдаг. За ингээд би өөрийнхөө эзэмшлийн мэргэжлээрээ бахархдаг. Яагаад гэвэл одоо доктор өвчний салбар дотор манай бүр сургууль гайхамшигтай. Тэгэхээр маш их одоо янз бүрийн хүнд тохиолдлууд биднээс тохиолддог. Ингээд бол зарим тохиолдолд биднээс яаж тусалж чадахгүй. Одоо жишээ зүрхний эмчнэр юм уу одоо гастроэнтерологийн эмчнэр туслахад бол хэцүү. Биднээс хувьд бол ерөөсөн гемодиализд оруулаад ингээд хүний айн насыг авах боломжтой. Ийм сайхан мэргэжилтэй. Энэ тухайдаа би маш их бахархаж байна. За сургуулаа төгсөөд би 3 жил өрхийн эмч, цэхийн эмч гэсэн байна. За тэгэхээр энэ бас 3 жил ажиллана гэдэг нь нэлийн их тийм туршлага хөлбөр юм байна. Түүний дараа би одоо Монгол улсад бүр шийдвэр суулгах төсөл хэрэгжиж эхлэгээд одоо Монгол улсын ардын эмч Ундан багш гэдэг юм байсан. Тэгээд тэр багш маань надаас санал тавиад ариуна чи энэ багт орж ажиллах бол юм байна. Тийм учраас би бас чамайг анхны хүрээлэн гэж ажиллах гэж үзсэн. Тэгээд би тэр гайхамшигтай урлагийг хийж аваад ингээд энэ өдрөөс ахуулаад би бөөрийн эмч болох анхны одоо тэр алхам хийсэн байна. Ингээд би 3 жил анхны хүрээлэнд ажиллаж байгаа. Дараагаар нь одоо маш их олон төрлийн шалтгаанаар басвал анхны одоо хүрээлэнгээ гарна. Тэр бол зах зээлийн үеэс их олон тооцоолол маш их олон шалтгаан байна. Тэгэхээр зах зээлийн үеэс тэгээд одоо хуучнаар бол анхны дээд сургуулийн дотор хүчин судлалын техникумд би ажиллаж болсон. Тэгээд энэ тухайдаа би өөрийнхөө хүндэт хайр маш илгээж авах хэрэгтэй бас туштай байж чаддаг. Тэгээд намайг бол ажиллуулаад, авч ажиллуулаад маш их олон одоо амьдралын болон одоо мэргэжлийн зүйлс сургаад одоо энэ түвшинд хүрсэн миний багш бол илгээж авах хэрэгтэй. За тэгэхээр биднээс одоо би бас бодлоо одоо энэ лекцэн дээр би юу ярих хэрэгтэй бол гэдэг ингээд урдан профессор ярьсан байдаг одоо юу тухай ярих вэ гэдэг бодлоо. Тэгэхдээ ерөөсөө хүний амьдрал бол тэр чигээрээ туршлага байдаг юм байна. Тэгэхээр бол би амьдралынхаа туршлага 30 жил би ажиллахдаа асар их юм туршлага болсон. Тэгэхээр би заавал ч хүн одоо туршлагыг бол ямар нэгэн байдлаар өөрөөр туурч иж тийг мэдэж авах нь бас албагүй гэж үздэг. Тэгэхээр бол зарим өөртөө тохиолдсон одоо таамагийн амьдрал цааш чинь бол хэрэг болох. Тэгээд амьдралыг чинь бол харьцангуй их тийм хөнгөн болох тийм ээ. Ийм төрлийн туршлагуудаас би ярих гэж бодлоо. За энэ дээр бол би өөрөх цэхийн эмнэлгээр ажиллаж байхдаа нэлээд их туршлага хөндлөсөн гэж үздэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол хамгийн нэгдүгээр миний хөндлөсөн туршлага бол ерөөсөн
эмчийн маркетингийн асуудал. Тэгэхээр би анх амархны нэг цогт өсөх тэр социализмын үеэс. Социализмын үеэс тийм учраас энэ маркетингийн асуудал тийм ээ. Энэ талын асуудлууд ерөөсөн тавигддаггүй. Биднээсийн эмч хүний одоо ерөнхийдөө бол хүн болгон тэр тодорхой ойлголттой гэхдээ тэр тухай бол ярьдаг асуудал бол бага байдаг гэсэн. Тэгэхээр бол ер нь эмчийн маркетинг тийм ээ хувь хүний маркетингийн асуудлууд ерөөсөө их чухал амжилттай ажиллах байна. Тэгэхээр нэгдүгээрт бол өөрийгөө зөв ойлгох гэдэг нь бол ерөөсөн хүний тухай анхны ойлголт бол шууд анхны харцаас хүн хараад за энэ чинь ийм хүн байна да гэдгээ шууд үзчихсэн. Тэгээд тэр байдлаараа өөрөө хандж явах юм. Тийм учраас одоо энэ хүний гадна төрөлтөр бол таанаас надад байгаа шиг би яаж зарим тал дээр бол над дээр ч гэсэн асар их төгсөв. Яг тэгвэл тэр бол бас ингээд төгс болох асуудал бол тийм бас амар зүйл биш. Тэгэхээр бол одоо хүмүүс талаасаа маш сайхан байхын зэрэгцээ гадна талаасаа бас зохистой мэрэгчлийн одоо зохистой хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл гадаадын одоо биднээс таанаас ч гэсэн маш их олон гадагшаа төлөвшөө явж байгаа. Тэгэхээр одоо эмнэлэгт ороход эмч ямар дүр төрхтэй гэдэг. Эмнэлгийн оюутан ямар дүр төрхтэй гэдэг. Тэгээд тэрийг ерөөс нь нэгхэн өгөр хэлсэн гэдэг. Professional look. Өөрөөр хэлбэл мэрэгчтэй боловсролтой сэхмэдтэй хүн ямар гэсэн ийм зүйл. Тэгэхээр манай техникийн хувьд бол энэ тал дээр бас нэлээд үлгэр дүүрэн ашигтай биднээс энэ тухайд бол баярлалтай. Одоо манай инженер замсгч байна. Өөрийнхөө хувьд бол ингээд манай их заяа авч тодорхойлж ингээд ер нь бол ийм тэгэхээр бол бас үлгэр дүүрэн ашигтай би бас онцтой гэж боддог. Гэсэн боловч тэр хүмүүст бол хүрэх асуудал миний хувьд бас нэлээд бас сонтой би сурал явж байна. За дараагийн асуудал бол харьцаа хандлагын асуудал байна шүү дээ. Тэр харьцаа хандлагыг бол би мэрэгчлийн мэдлэг юунаас бол нэгдүгээр тавьж байна. Мэрэгчлийн албаны тухай ярихаас өмнө тэр хүн ийм албаа хийдэг гэж байна. Өөрөөр өвчтөн зүгтээ тогтун харьцаа гэдэг энэ зүйл асуумжийг зөв зохистой тэр үзэлгээ хүүцэл бүр гэж ингээд тэр хийсэн үзэлгээний тухай өөрөө зөв дүгнэлт байгаа. Тэгэхээр энэ зүйл байна. За дараагийн асуудал болохоор ерөөсөө тухайн одоо хийсэн ажлаа танилцуулах. Тэр хүмүүс маш их ажил хийж болно, янз бүрийн төрлийн ажил хийж болно, сайн хийж болно, таван хийж болно. Гэсэн боловч тэр ажлаа зөв зохистой хийж чадж байгаа. Тэр байдлаа зөв илэрхийлж чадж байгаа юм бол одоо ойлгох. Өвчтөнч ойлсон, аргач ойлсон, архинаас ч ийм асуудал. Өөрийгөө зөв танилцуулах, зөв илэрхийлэх бодлоо энэ чинь маш их байна. Тэгэхээр ингээд би энэ бүхий ажиллагаа одоо ийм шууд олгосон байна. Энэ нь насан туршдаа одоо маш их байна. За дараагийн туслах болохоор би 3 жилийн турш Амархны үндэсний хүрээлэнд бол ертөнц шинжилгээний ажил хийсэн байна.
холбоотой, эмчилгээтэй холбоотой, онцлогтой холбоотой ийм зүйлүүд болохоор up to date ийм усаа програм ийм програмыг аваад энэ up to date-ийг манаас болгодог. Энэ програмаас одоо эмчилгээ, онцлогооны талаар мэдээлэл авч түүнээс гадна бас янз бүрийн мэдээлэл байна. Янз бүрийн гадна хүмүүсийн тухайд хамаас бүгдээрээ одоо хүмүүс шиг юу түүхээс одоо жишээ яаж одоо үүний jobs яаж ерөөс бүх зүйлийг заасан тийм ээ. Нэг баах одоо жишээ сапплайер гэдэг нь бас яг бүх процесс нэрэд жишээ. Өөрөөр хэлбэл маш хэрэгтэй байна. За нэг дараагийн асуудал болохоор судалгаа хийх тодорхой судалгааны аргачлалаар хийсэн. Тэгэхээр судалгааны аргачлалыг яаж зөв сонгож авснаас шалтгаалаад эцсийн үр дүн чинь ямар байх юм бол гарч ирдэг. За тэгэхээр судалгаа хийхдээ олон улсад зөвшөөрөгдсөн тийм аргачлалаар хийсэн. Ийм аргачлалаар хийсэн тохиолдолд энэ судалгаагаар нас гарсан үр дүн биднээс олон улсад таниулах өөрөөр бусад ижил судалгаатай харьцуулах ийм боломж гаргана. Тэгэхээр сэдв аргачлалыг сонгох бол маш чухал. За дараагийн нэг асуудал бол одоо танд одоо хүмүүс бол статистикийн боловсруулалтын асуудал тийм ээ. За статистикийн боловсруулалтын асуудал дээр бол одоо орчин үед ерөөсөө компьютерийн мэдээ асуудал маш чухал. Тэгэхээр залуу хүн эмч хүн судлаач хүн багш хүн бол компьютерийн маш өндөр мэдээлэл байна. Одоо чинь биднээсийн үед одоо би хамгаалж байхад баг компьютер олохгүй байлаа шүү дээ. Одоо манай багш хамгаалахад бол ерөөсөө бүгдийг ингэж шийдэх хэрэгтэй маш хэцүү. Тэгэхээр компьютерийн асуудал маш компьютерийн маш өндөр мэдээлэл байна. За ийм за дараагийн нэг асуудал болохоор энэ үр дүнгээ илэрхийлэх тийм ээ. За үр дүнгээ илэрхийлэх түүнийгээ одоо хийх байдал өөрөөр за бичиг асуудал дээр бол ойлгомжтой санаа бодлоо зөв илэрхийлэх, зөв үгийг сонгох гэсэн ийм асуудал маш чухал байж. За энэ дотор бол одоо яг танаас залуу хүмүүст бол нэг маш чухал ийм чадвартай юм. Энэ юу вэ гэвэл ерөөсөн ямар нэгэн юм хийх гэсэн өмнө 13-ны бичиж байна. Тэгэхээр одоо компьютерийн програмууд байдаг шүү дээ тийм ээ. Тэр зүгээр нэг сууж авахгүй 23-аараа зогсохгүй 4-аараа зогсохгүй 13-аараа ингэж сууж байна. Тэгэхээр энэ 13-аар бичгээр бол асар их цаг одоо хэмнэлэг юм асууж байна. Тэгэхээр бол энэ бол маш их чухал чадвар. Би энэ чадвар хит хүмүүсийг яриад шаардж суусан байгаа өөрөөр шалгарыг доктор хамгаалсан шалгар байна, магистр хамгаалсан шалгар байна, одоо миний хүүхдч байна. 10 хамгийн ихээд юм хийхээс өмнө 13-ыг бичиж болчих. Дараагаар биелээ. Тэгэхэд бол ерөөсөө одоо тэгээд тачигнаас зайлстай баярлалаа шүү тань. Ерөөсөө тачигнаас авчих. Энэ бол маш чухал. Гэсэн за ийм зүйлээ. За би ингээд 6 жилдээ бол нэг ерөнхий ийм туршлага төвчтэй хэлээд ийм бодлооч. За түүний дараа анхны үеийн би бүх шилжүүлэх суулгах төсөл дээр иргэн шинжилгээний ажилдаа ажиллаж байсан. За эмэгтэй би өөрөө өөр судлалын талаар өөрийгөө хангалттай мэдлэгтэй болсон гэж би ойлгож байна. Гэтэл би тэнхэн багшуулаад ирсэн. Гэтэл тэнхэн багшуулаад ирэхэд би юу ч мэдэхгүй байсан. Пропедевтикийн хичээл биднээс анх би зааж ирсэн. Манай багшаас ихэд сайн юмж болох гэж байгаа юм бол пропедевтик өвчтний яагаад үүсдэг юу дээр анхаарах хэрэгтэй. Хичнээн цаг зурх хэрэгтэй. 5 минут хийхтэй юу? 5 цаг үндэстэй юу хийчихсэн. Тэгээд ингээд пропедевтик хийчихсэн. Өөрөөс өөртөө ном тодорхой номыг уушаад, сайныг уушаад байна. Тэгээд багштай очдог. Багштай очоод багшаа энийг яаж биднээс тэмцэх ёстой вэ? Яаж хийж болох ёстой вэ гэдэг бүх багшаа дараа өөрөөр гарын одоо ингэж асан байлаа. Тэгээд биднээс яаж хийж тэгжээж тэгээд өөрийнхөө бүр судалгаа яг бас идэхгүй байсан.
асар их. Би анх үеэс нь 3 жил эдийн шийдвэрийн ажилтаа ийм би бол олсаар ихтэй ийм үгүйсэн. Ингээд бол надад тэгээ би бол бас ингээд анхнаасаа ингээд багасаа ингээд их чамд төсөлдөг тийм байсан. Тэгээд гэлээгээд би юм сурах. Тэгэхээр өөрөө юм сурнаа гэдэг асуудал бол их тийм хүний хөдөлмөрч байж шаардсан юм асуудал юм шүү. За тэгээд бас нэг дараа чи нэг асуудал олон хүмүүстээр болохоор одоо чудалсгийн зэмлэлээс Викторийн гимназиас тасгийн ирж хүн байна. Профессор Клинки. Тэгэхээр чудалсгийн эмчтэр бол нэг жил анхаар хоёулаа удаа зөвхөн төгсчихсэн. Хоёр дараа багшлаж ирсэн. Тэгээ одоо ийм бас түүхтэй байна. Тэгээд Виктор бол хоёулаа компетенц заахад нэлээд ажиллаж явж байсан тийм. Тэгээд сүүлд нь фото зараад тэгээд явж ирсэн. За тэгээд мэдгүй юм бол ерөөсөө угаасаа хүмүүс мэдгүй юм болох ч хүмүүс мэдгүй юм бол асар их байна. Тэгэхээр энэ мэдгүй байгаа юмгаа өөрөө мэдгүй байх гэдэг ойлгох. Мэддэг хүнээс асуух хэрэгтэй. Тэрнээс биш одоо мэддэг хэрж эмч хүн бол мэддэг хэрж хизээж тийг ойлгох. Мэддэг хэрснээр эмчнийг хоолно, өөрийгөө хоолно ийм асуудал. Тэгэхээр мэдгүй юмээ мэдгүй байх. Яг хин эмч хүн гэдэг нь мэддэг багш. Би одоо саяхан ярьсан зүйлтэй холбоотойгоор нэг судалгааны одоо өөрсдийнхөө хийсэн одоо манай багштайгаа бус шавнартайгаа хамтдаа хийсэн нэгэн судалгаа болон түүнээс гарсан үр дүний тухай ярьчих гэж үзье. За тэгэхээр энэ бол бид бас International Society of Nephrology буюу олон улсын бүх судлаачдын нийгмээс энэ prevention program for chronic kidney disease in Mongolia ийм төслийг аваад төслийн удирдагч аяг би ингэж ажиллаж байсан. Тэгээд энэ дээр бол бид бас энэ судалгаа шинжилгээ хэрхэн явуулах вэ гэдэг ийм аргачлал суралцаад тэгээд шинэ ухааны цогцлогын сантай хамтраад бас энэ бүшээсээ замын энийг тахлыг өдөртсөн байсан одоо инженерийн босгоо болгох төсөл ажлыг багштайгаа шаардлагатайгаа хамтраад ийм ажлыг бид бас хийж хэрэгжүүлсэн байгаа. За ингээд энэ хийх ажлыг хийх явцдаа бол бас маш их тийм эцсийн үр дүн сайхан үр дүн гарсан байна. Тэрийг би яриа гэж бодож байна. За энэ дээр судалгаа бол биднээс ерөөсөн яг тийм International Society of Nephrology-с гарсан тэр аргачлалын дагуу хийсэн байгаа. За тэгэхээр лабораторийн шинжилгээнүүд болохоор бас яг энэ аргачлалын дагуу гол орсон бидээс эмнэлзүүн багш нарт судалгаа шинжилгээ хийхэд бол энэ ямар лаборатори вэ? Одоо өөрөөр баталгаатай ийм олон улс төлийн зөвшөөрсөн ийм лаборатори байдгүй дээр биднээс хэцүү байдаг. Гэхдээ биднээс энэ хийсэн шинжилгээ бол харьцангуй одоо энгийн шинжилгээнүүд байсан учраас биднээс үр дүн бол олон улс төлийн авсан байна. За тэгэхээр энэ дээр бол баримтлаг критерий юу гэдэг вэ? Одоо жишээ нь биднээс судалгаа шинжилгээг харуулж ирсэн тэр үзүүлэлтүүдийн критерий юу ах вэ? За биднээс бүгд олон улсын юу яасан критериудээр авсан байж байгаа. За бүүний хүчний критерий. За тэгэхээр эрсдэлчийн зүйлүүд ямар байсан гэдэг бол манай хүн амын дунд бол энэ эрсдэл хүчин зүйлийн хөлөг асар их ялангуяа даалт хяналтгүй даалтын хөлөг асар их байсан хаалт их. За ингээд түүний цэрийн шүүлтийн хурдыг тодорхойлсон байгаа юм үстэй. Ингээд бол ерөөсөө одоо хэвийн түүний цэрийн шүүлтийн хурдтай бол 55 байсан. Тэгэхээр энэ түүний цэрийн шүүлтийг одоо тодорхойлох аргачлалын онцлог болохоор түүний цэрийн шүүлтийн одоо илрүүлэх зорилгоор хийгдэж байгаа одоо тодорхойлолт болохоор энэ түүний цэрийн шүүлтийн хурдыг бол харьцангуй одоо буудлын харьцангуй эртнийд нь тодорхойлдог юм онцлогтой ийм ингэж харж байна. За тэгэхээр энэ дүгнэлтээр бол ерөөсөө одоо манай хүн амын дунд бол бүүрний арга хүчийн таталт бол маш өндөр 44% байсан. Ахын хүчний эрсдэл хүчин зүйлсээ таталт бол асар өндөр. Судалгаанд хамаарсан нийт хүмүүсийн 24% нь бол одоо бөөршөөсний замын халдвартай байсан. Үүний 34% нь бол бөөрийн үйл ажиллагаа буурсан байсан. Бөөрийн арга хүчин илэрсэн нийт тохиолдлын 55% нь бол түүний цэрийн шүүлт хэвийн
Түүнээс бус нь бол одоо тодорхой хэмжээгээр буурсан гэсэн ийм дүгнэлтүүд гарсан байна. За тэгэхээр энэ дүгнэлтүүдийг биднээс энэ саяын хийсэн судалгаан дээр үндэслээд одоо өөрөөр ямар одоо баримтч гарсан бэ гэхээр нэгдүгээр бол Аз номын 7 онд зориулсан бүүрний арга хүчний эрсдэлүүдийг онцлох зөвлөмж гэдэг юм гарсан байна. Тэгэхээр энэ зөвлөмжийн бол биднээсээ одоо энэ санаанд бол орсон байна. За дараагийн нь болохоор энэ биднээс Монгол улсын стандарт хэмжлэгийн орчнод эрүүл мэндийн стандартуудыг боловсруулсан байгаа. Энд дээр бүр хамгаалах хэмжлэгийн стандарт, бүргийн хатгалт хийж эд авах хэмжлэгийн стандарт, шээс дамжуулах замын халдварын онцлог хэмжлэгийн стандарт, пэрл нэвтрүүлгийн онцлог хэмжлэгийн стандартыг бол хийсэн байгаа. За үүний зэрэгцээ бол биднээс ер нь бол одоо яг өнөөдөр бүр судлалын салбарт бол одоо юу яаж байгаа хэрэглэгдэж байгаа ийм 7 стандарт гэдэг. Тэгэхээр энэ 7 стандарт дээр бол биднээс бүгдээрээ одоо техникийн багш нартайгаа одоо ингээд ажиллаад ингээд боловсруулаад баталсан юм стандартууд байж байгаа. За энэ дээр бол бүх шилжүүлэлт судалгаа мэдээллийн үеийн мэдээлэл дараах батлаад дарааруулах хэмжлэгийн стандарт, бүрний дутагдaltaй хүмүүсийн Британий айлтгаас хэмжлэгийн стандарт, бүх шилжүүлэлт судалгаа хэмжлэгийн өчтөр сонгох нийтлэг стандарт гэсэн ийм стандартуудыг бол бүгдийг биднээс бол боловсруулж батлуулсан байна. За тэгэхээр дараагийн нэг зүйл болохоор бас энэ биднээс хийсэн ажил дээр үзлээд бүх шилжүүлэлт замын ингийн анхан шилжүүлэлт гэсэн чинь 100 удирдамж гэдэг ингээд Азийн үйлчлэгийн банктай хамтраад эрүүл мэндийн яамтай ингээд ийм том удирдамжийн ийм бичиг гарсан байна. Тэгэхээр энэ бол одоо анх шилжүүлэлт үйлчлэгийн хөдөлгөөнд явж байгаа. За түүнээс гадна одоо ийм биднээсийн энэ судалгааны эцсийн үр дүндээ үнэхээр өөрийн өвчин асар өндөр юм аа. Энэ нэг баримтаа ингээд одоо өөрөөр батлагдж байна. Тийм учраас бол зайлшгүй манай оронд ийм бүр хамгаалах нийтийн одоо тийм баримт хүч хэрэгтэй байна. Тэгээд ингээд 2013 онд биднээс эрүүл мэндийн яамны ажлын хэсэг боловсруул ажлын хэсэг гаргаад одоо биднээс бол яамны ерөнхий нэгжлийн хувьд өөрийг тодорхойлоод энэ хамгаалах үндэсний стратеги боловсруулаад энэ батлагдаад одоо хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр технологиг эрт онцлох, урьдчилан сэргийлэх, урьдчилан тохиолдолд орчин үеийн тусгай үйлчлэгийг үзүүлэх чиглэл одоо ийм одоо хууль эрх зүйн орчин өөрөөр хэлбэл одоо инженер үйл ажиллагаа явуулах боломжийг нээж өгч байгаа. Тэрнээс урд нь бол ерөнхийдөө өөрийн өвчин их байдаг гэсэн одоо ийм одоо ойлголт байдаг. Гэсэн боловч одоо яг төлөв чиглэсэн тийм баримт бичгүүд бол албан ёсны батлагдаагүй зүйлтэй холбоотой. Одоо жишээ хичээлээ тэмцэх одоо дааш тэмцэх хадууд бус өвчнөдөө тэмцэх төрөлтэй байдаг. Тэгэхээр ийм зориулаад бас тодорхой санхүүжилт тийм ээ томог төхөөрөмж авах мэрэгчлэн бэлтгэх гэсэн ийм чиглэлийн үйл ажиллагаа явагддаг байсан бол бөөний тал дээр бол энэ асуудал нэлээд соцрох байдалтай байсан тул биднээс бол энэ стратеги боловсруулж батлуулсан байгаа. За саяхан одоо энэ гемодиализын инженертэй одоо маш их олон тооны гемодиализын төвд орон нутагт байгуулагдаж байгаатай холбоотой энэ гемодиализ хэмжлэгийн эмзэн удирдамжийг бас боловсруулаад одоо батлах төвшөлтөнд явагдаж байгаа. За тэгэхээр доктор магистрийн ажлууд бол энэ саяын судалгааны дагуу нэлээд хийгдсэн байгаа. Гадаадд хийгдсэн үйлүүд байгаа. Олон улсын хуулинд тавигдсан ихтгэлүүд байгаа. За тэгээд ингээд ихтгэлүүд болохоор маш олон төрлөөр тавигддаг тийм ээ. Тэгэхээр постер магаар тавигдах зарим ихтгэлүүд, зарим ихтгэлүүд болохоор ам ихтгэлээр бол тавигдана. Ингээд биднээсээ хийсэн үйл ажиллагааны одоо нэг ихтгэл маань шагнал байранд шалгараад тэгээ одоо энэ шинжлэх development development $1,000 шагнал авч ирсэн. Одоо энэ хаана бол школод өгч малгаж байгаа тийм. Ингээд шагнал аваад ингээд ээжсэн бас баярлж байгаа ажилласан хүмүүс бас $1,000 авдаг юм байна. За тэгээд гадаад дотоод хуралд оролцоо явж байгаа хүмүүс оролцоо явж байгаа биднээсээ одоо эдийн засгийн боломж ямар байдаг вэ бас хүмүүс тийм ээ. Тэгэхээр ингээд хамт ижил мэрэгчлээ хүмүүстэйгээ байрлалаар үнэхээр ингээд сэтгэл хөдлөд баярлалаа. Тэгэхээр ингээд маш их олон юмшилтэйгээ байрлсан. Одоо энэ сууж байгаа энэ ням дээр юмч байна, мөнгөцөл юмч байна. Тэгээд зөндөө хүмүүс сууж байгаа. Тэгэхээр биднээс бол олон улсын болтой байрлал. Тэгээд бүгднийхээ зургийг тавиулсан боломж байгаа учраас би энэ төглөөдөр манай сургууль дээр уншиж байгаа учраас энэ хүүхдийн агима багштай
fuel зураг аваад та тэгэхээр тааны ажиллагаа юм дээр явчих. Бид хоёр бол ингээд ийм гоё Солонгос маягийн юу гэж Жангук ингээд зураг аваад ингээд яасан бас яг ингээд газар үзэнгээ бас ингээд нусамжтай ийм гоё мөчүүд бол бас тохиолддог. За ингээд эрдэм шинжилгээний өгүүлбэр бас дөнгөө олон бичсэн байгаа ихтэй зөв олон байгаа. За ингээд ашигтай загвартай тийм ээ өөрөө оюуны өмчийн асуудал байдаг. Тэгэхээр энэ талаар бид бас баш нэлээ олон зүйлүүд хийсэн байж байгаа. За онцлогоо ингээд сүмээр онцлог нэсломын хэрэглэх. За ингээд би нэг хэсэг энэ институт мэрэгч дэвшлэхийн ажил хийж байсан. За ихтэй институтын сургалтын төлөвлөгөөс мандат төлбөр, мэрэгч дэвшлэхийн сургалтын төлөвлөгөөс мандат төлбөр гэсэн боловсрол гарын авах гэсэн ийм олон одоо энэ батайн ашигтай даруй зохиогчийн ихийн одоо зүйлийг боловсруулж одоо энийг баталгаажуулж байгаа. Тэгэхээр баталгаажуулах бас их чухал байдаг гэдэг томс бас юу яах хэрэгтэй мэдэж авах хэрэгтэй. За дараагийн нэг асуудал бол энэ за бид бас бүгд багш болохоор энэ сургалтын одоо янз бүрийн бичиг баримтуудыг олсон гэдэг юм. Логик физик гэдэг. За тэгээд түүнээс гадна бол энэ оюутнуудтай ажиллаж оюутнуудтай ажилласнаа маш их олон юм бас сурдаг биднээс. За тэгэхээр энэ бол одоо бид бас өөрийн өдөр зохион байгуулж байгаа. Тэгэхээр энэ зарим өдрүүдийг бол энэ оюутнууд бол ерөөсөн маш зохион байгуулах ур чадвартай оюутнууд их олон байдаг. Тэгэхээр бид бас ингэж ийм өдрүүдийг бол манай информат гэдэг клуб байдаг юм тийм зохион байгуулдаг. За тэгээд энэ бас нэг гайхамшигтай юм маань болохоор одоо бол 540 гэж ангийн багш гэдэг. Тэр энэ хамгийн анхны англи хэл дээр хичээл заадаг ийм анги байна. Тэгэхээр энэ ангийн багшийн энэ бол бүгдээ гайхамшигтай би бодсон энэ хүмүүсүүд бол манай энэ хүмүүсээс авсан хөгжил бол асар их тийм импакт хийх хүмүүсүүд байгаа. Бүгдээ асар зүтгэлтэй бүх хичээл намаа бүгдийг англиар уушнаа. Шүн 2 цагт мессеж явуулж эргүүлэл хатгаар бичиж чи юм уушаад байж байгаа. So ийм одоо хүмүүсийн ангийн багш гэдэг ихэд энэ хүмүүсүүд заах одоо бас хэцүүсэн би ямар энэ хүмүүсийн флюент англиар ярьдаг биш. Тэгээд би бас өөрөө дайрчлаа, тэгээд шахаад тэгээд бас ичхгүйгээр тэгээд бас хүн хамгийн гол нь хэл сурахад бол ичих нэрлэх асуудал байх ёсгүй. Тэр хэл бол биднээс хувьд бол гадаад хэл тийм ээ. Тийм байдаг учраас бол ёстой зүтгөөд яриад явж ярьдаг болдог юм шиг. За ингээд суугч гарын авах гэсэн байгаа. Хамгийн сүүлчийн одоо энэ ном биднээс төрсөн ном бол докторийн хэмжээ гарын авах гэдэг. Ингээд зориуд эмчилж зориулсан резидентийн сургалт зориулсан юм гарын авах гэсэн байгаа. За энэ гарын авах болохоор онцлог нь болохоор энэ автор нь бол юусэн би өөрөө миний охин байгальмаа миний ээж бичмаа гэдэг уран автор. Тэгэхээр энэ миний охин байгальмаа бол өөрийн юм чинь байгаа. Энэ бичмаа бол миний ээж лабораторийн юм чинь амаахан доктор байна. Тэгээд бид бас бүгдээрээ гурлаа ингээ хамтраад нэг сайхан одоо маш энгийн боловч ер нь бол эхлээд хүн бол энгийн юмыг мэдснээрээ одоо ABC-гээ мэдчихэж дараа чи юм. Тэрнээс ч нэг яг бидний өөрийнхөө туршлага дээр ойлгосон. Өөрөөр би бүр шийдвэрлэж суулгах гэж явуулсан. Тэгэхээр чи наад энгийн нөгөөх шийсний шинжилгээгээ мэдхгүй явж ирсэн юм биш. Би бол өөрөө бол би одоо тийм хийсэн. Тэгэхээр бол хүн эхлээд бол ABC-г мэдсэн байх хэрэгтэй. Гэдгийг бол ойлгох. За ингээд би бол бас их азтай авшаатай олон талын ажил хийж ирсэн. Тэгэхээр бол сургууль арга зүйч хийнэ гэдэг бол ерөөсөн залуу багш нарын одоо нэг тийм их чухал тийм одоо experience туршлага. Тэгэхээр би энэ дөнгөж Москвад доктор амгач ирсэн чинь намайг хамсуу зөвлөлтуудаар орнож хамаг ажиллаж хийжтэй одоо чи энэ мэрэгчлэлийн институтад ажиллана гэсэн. За тэгэхээр энэ мэрэгчлэлийн институт бол ерөөсөн эрдмийн болон мэрэгчлийн сургалтын алт гэдэг биш. За намчин богчтой хамт ажилладаг гэсэн. Тэгээд манай тэр мэрэгчлийн институт энэ ч бол ерөөсөн мэрэгчлийн институт баггүй. Энд бол ерөөсөн 4 хүн ажиллаж байна тийм ээ. Дараагийн Шижирбаатар багш байна. Би болохоор бол ерөнхийдөө инженерийн бүх эрдмийн болон мэрэгчлийн сургалтыг хариуцна.
наран чимэг өгш болохоор эмнэлгийн ажилчдын болон соёлогч нарын эрдмийн болон мэргэжлийн сургалтыг хариуцсан алтай багш болохоор ерөнхий эм техникийн ажил. Ингээд бид бас энэ дөрвөн хүн бүх мэргэжил дээршлэх институт докторийн магистратурын албаны ажлыг бол ингээд хийгээд аваад авчихсан. Яг дүүнлээ тийм. Одоо тэгээ би гэхээр миний бие бол одоо би гайхдаг болох одоо ингээд харахад мэргэжил дээршлэх институтаараа докторийн магистратурын албаны ингээд бүгдээр ажиллаа ингээд хэдэн хүн хийдэг юм бэ? Тэгэхээр ажлыг их хол явцсан юм бид бас бол айгүй зүйл. Ингээд ажиллаад явж байсан. Тэгэхээр залуу байхдаа хийж хүчтэй иржээ. Тэгээд ажлыг хийж явахдаа ажил явах юм шиг байна. За ингээд бид нүс энэ энд зүүн техникийн багш нарын нэг онцлог байдаг. Энэ бол зөвхөн оюутнуудад хичээл заах хэрэгцээ бол одоо инженерт хичээл заах төслийн дараах төслийн хичээл. За тэгэхээр резидентүүд хичээл заа төслийн инженерт одоо яг зэрэг зөвлөгөө өгнө тийм ээ. За ингээд багш сарын уулзалтанд явж одоо орнуудын инженер хичээл заа. За ингээд хүнтүү янз бүрийн семинар суралцах байгуулна. За ингээд энэ бол мэргэжлийн инженерийн одоо мэргэжил олох сонголттой. За энэ чинь болохоор энэ чинь манай гам үеийн жигсэл сууж байна. Одоо болохоор энэ Улаанбаатар университетийн захирал бөөнгийн юм шүү байна. За тэгэхээр тэгээд за ингээд багш ингээд босбос энэ болохоор бол гоолтай нэгтэй гэж тэр оюун цэцгээд орнотын одоо эмчилгээ хэрэгсэл болж биш оюун цэцгээд юм. Гэх мэтчлэн одоо энэ манай грамтар шинж тэгээд одоо энэ мэргэжлийн эмчлэгт бол сургалт зохион байгуул. За сургалт зохион байгуулалтаараа бид бас дандаа өрөө тусганд сургалт зохион байгуулах. Ийм өөр орчин тийм ээ өөр орчин өөрчлөлт тэгээд заримдаа ийм эрүүл агаарч гэсэн бас зохион байгуул. Тэгэхээр энэ бол тогтцол байдал бол их өөр юм. За дараачих нь бол энэ мэргэжлийн сургалтын нэгэн хэлбэр болохоор ерөөс инженерийн тасралтгүй сургалт. Тэгэхээр энэ тасралтгүй сургалтаар биднээс энэ олон улсын бүр судлаачдын нийгэм хэлтэй хамтраад 2006 оноос ахуулаад бол энэ сургалт зохион байгуулж байгаа. За тэгэхээр 2006 онд манай дэлхийд чанар багш энэ олон улсын бүр судлаачдын холбоотой хамтраад анх холбоотой тэгээд ингээд сургалт зохион байгуулсан. За тэгээд сургалт зохион байгуулж байгаа байдал байж байна. За тэгээд энэ сургалтыг болохоор 2 жилд нэг удаа зохион байгуулдаг. За ингээд дараагийн сургалтаас хамгаалаад бол бид бас ийм уулынхаа номыг гаргаад түүний дараагийн гараад ном гаргаад эмчнэрийн ихтгэл гаргаад за тэгээд бид бас энэ үйл ажиллагааг эрүүл мэндийн яам 1 2 3 дугаар ингээд дэмжиж нийгэм төвд дэмжиж ингээд үйл ажиллагаа үргэлжлүүлээд явж байгаа. За түүнээс гадна энэ олон улсын бүр судлаачдын нийгэмээс маш их ийм олон одоо хөгжиж байгаа орны мэргэжлийн эмчнийг дэмжих хөтөлбөрүүд байна. Тэгэхээр хөтөлбөрүүдээр энэ одоо тэр эрчдүүсийн харилцаа холбоотой төвүүд гэж байна. Тэгэхээр биднээс бол ийм Sister Renal Center гэдэг ийм одоо төв байгуулсан байна. За энэ төвийн нийлхийн үйл ажиллагаа энийг анх 2010 онд нээсэн. Тэгээ энэ түүхийн үйл ажиллагаа бол янз бүрийн төвшингийн үйл ажиллагаа одоо сургалтыг бол ингээд зохион байгуулдаг. За тэгэхээр ер нь бид нус мэдж байгаа бүрний өвчин бол ерөнхийдөө орчны үед бол маш их хүнд орчддаг тийм ээ. Тэгэхээр мөсөн уулын энэ орчдогдсон бид нус эмчилж байгаа хүмүүсүүд ингээд хийсэн доотлын хэсэг нь бол одоо ингээд далд явж байгаа. За тэгэхээр энэ далд явж байгаа хүмүүстэй бид бас яаж ажиллах ёстой вэ гэвэл ерөөсөө нийгмийн чиглэсэн үйл ажиллагаа хийх ёстой тийм ээ. За тэгэхээр энэ нийгмийн чиглэсэн үйл ажиллагааны бид бас нэг том үйл ажиллагаа гэдэг бол ерөөсөө бүр хамгаалах дэлхийн үеийг тэмдэглэдэг болсон. 2009 оноос тэмдэглэдэг байгаа. За тэгэхээр ингээд энэний бүрээд бол бид бас маш олон янз бүрийн арга хэмжээ явуулдаг. За тэгэхээр радио телевизээр янз бүрийн таних үйл ажиллагаа, сургууль, ухааны дунд урчин сэдвийг үүсгэх хийх гэсэн ийм үйл ажиллагаануудыг бүгдийг бид бас өөрсдийнхөө шагнартай хамтраад одоо оюутнуудтай, эмчнэртэй, багш нартай хамтраад энэ үйл ажиллагааг хийдэг. За би бол өөрөө одоо ийм хэмжээний эмч болсон байдлаараа өөрийнхөө багш нартайгаа одоо уйлдуул авч үздэг.
Тэгэхээр би маш онцтой юм. Яг тэгвэл нэгдүгээр бол би за энэ олон улсын бүр судлаачдын нийгэмлэг, Аз номын талаар бүр судлаачдын нийгэмлэг энэ хамтран ажилладаг. За тэгэхээр энэ бол дандаа манай бүр судлалын одоо жишээ ном бичсэн байж бүгд болохоор бүр судлаач анхны одоо дипломын хэмжээний оншилсан маш тийм нэртэй бүр нэмж байгаа байж байна. За тэгэхээр энэ бол би бүгд ажиллаж хийж байгаа. Тэгэхээр энэ хайцангуу одоо бүрний инженер гэдэг бол ерөөсөө гадны орнд бол ихэнх нь дандаа эрэгтэй хүмүүс. Тэгээ энэ чинь Мянмар битүүр энэ Мянмарын энэ ч битүүр хоёулаа эрэгтэй боснууд нь бүгд эрэгтэй байх жишээтэй ч юм. За тэгээд ингээд энэ эрэгтэй инженер байна. Тэгээд за энэ болохоор энэ Япон инженер за ингээд за тэгээд эцэст нь хэлэхэд бол энэ бүх одоо миний хийсэн ажил одоо миний одоо сурсан байдлууд бүгдээрээ миний одоо аав гэж байна. Би их сайхан гэж бодсон. Тэгэхээр миний аав бол энэ сэтгүүлч байсан. Тэгээд ерөөсөө маш сайхан сэтгэлтэй. Ерөөсөн дандаа заяа тийм сайхан зүйл болж гинэ. Энийг нэг сайхан тэгээд телевиз юм гаргачихсан. За тийм сайхан юм байна. Энийг сайхан сурталчилсан. Тийм сайхан юм бол гэдэг дандаа юм сайхан юмуд яриа тэрний төлөө ингээд зүтгэж ингээд яаж идэг юм байсан. За миний ээж болохоор дижитал гэдэг лаборатори юм шиг насаа лабораторийн энэ хийсэн юм анаахны доктор хүн гэдэг. За тэгээд бол манай ээж бол анаахны сургуулиуд төгсөөд тэгээд Чех улс руу явж анх лабораторийн эмчийн үйл ажиллагаанд суралцсан. За 2 жил явж сурсан юм шиг байна. Тэгээд ингээд энэ лабораторийн бүх үйл ажиллагаа суралцаж ирээд тэгээд Монголдо ирээд өтгөжлүүлсэн. Ийм анх лабораторийг үүсгэн байгуулж ирсэн одоо пионер хүмүүсийн нэг юм байна. За тэгээд басан туршдаа ингээд харсан одоо юм байдаг. За тэгээд манай ээж бол эмч хийх зэрэгцээ бол Монголын лабораторийн салбарын болсон хүчнийг бас сурсан юм байдаг. Тэгэхээр энэ лабораторийг одоо анх үүсгэн байгуулаад болсон хүчнийг бол бүрдүүлсэн энэ үндсэн за хүмүүс нэ. За энэ бол нэгдүгээр эдгээр бурхан юм шиг байна. Энэ бол манай төрсөн дав багш байна. Энэ бол мөнх төвшин багш байна. Энэ манай ээж энэ бол анхугаа гэсэн ийм нэгэн хүмүүс бол энэ Монголд бол энэ лабораторийн албыг бол хүн даалгавч. Энэ хүн даалгавыг бол үүсгэн байгуулаад одоо энэ өнөөдрийн төвшин хүртэл авч ирсэн байна. За тэгэхээр би дахин хэлсэн би хацтай миний анаах ухааны сургуульд ороход анх манай ангийн багш байсан Мажаагүй багш латин багш байсан. За тэгэхээр энэ Мажаагүй багш бол биднээс хэлжсэн энэ латин хэл бол хичнээн одоо энэ өгвөл хэл бодовч энэ латин хэлэн дээр суурилаад танаас маш олон гадаад хэл сурах боломжтой гэж шүү. Гадаад хэл бол хүн ерөөсөн сурах гол зүйлүүдийн нэг байдаг шүү гэж хэлсэн. За энэ биднээс ахмадын өдрөөр ингээ багштай хоёулаа адилхан сургуулийн чинь юу вэ ямар бодлоо. Бидний очир сургуулийн 7 жил хоёулаа байлгасан. Тэгээд би их баярлажсэн багш маань яг үүрээ баг ийм шиг сайхан байж байгаа. За тэгээд би дахин хэлэхэд би бас маш онцтой. Яа гэвэл ерөөсөө оюутан байхдаа би бас бол үнэхээр анагаахын хатан үеийнхээ хичээл заасан байна. Тэгэхээр бүх хүмүүс одоо доллар бизнесийн доллар багш байна. Одоо докторийн доллар багш байна. Арсны доллар багш байна. За тэгэл агчаа багш байна тийм ээ. За тэгэл энэ чинь одоо арай сүүлийн үеийн хүмүүс одоо энэ чинь хийж байна. Жав багш байна, гош багш байна гэх тийм ээ. Одоо ингээд бүх хүмүүстэй бол ингээд сүүлд нь ихэд би өөрөө шарин байж байгаа дараагаар сүүлд нь ингээд энэ зэрэгцээ бас ингээд ажиллаад явснаа би бахарч чадгаа. Суух юм бол маш их байсан. Би одоо миний одоо зарим нэг сурсан байгаа, зарим нэг үнэхээр бас сууч одоо чатаагүй бол би тэндээ хариуцдаг. За тэгэхээр энэ
үнэхээр би нэг тийм гайхамшигтай үед одоо энэ ч болж таарсан юм шиг байна. Тэгэхээр энэ миний докторийн ажлыг удирдсан Евгений Михайлович Шилов гэх юм байгаа. Энэ бол одоо Оросын холбооны улсын ерөнхий бөөгний эмч гэдэг юм гэж байгаа. Тэгэхээр энэ бол одоо энэ Оросын бүх одоо эмчнэрийн баримтлаг инфоток гэдэг юм гэж хэлж байгаа. Энэ ном байгаа. Тэгэхээр энийг бол бичсэн одоо редакторсан юм байна. Тэгэхээр бас энэ номны тухайд бол бас их сонирхолтой нэг зүйл нэг юу гэдэг юм гэхээр та бас одоо мэдж байгаа буюу цэнхэр бөөгний ном гэдэг тийм багшаа. Цэнхэр бөөгний ном гэдэг. Тэгээд тэгэхэд биднээс эхлээд цэнхэр бөөгний номыг харсан байхгүй юу? Манай тийхэн. Цэнхэр бөөгний ном гаргахаар яг хажуу талдаа ийм 3 бөөгний ийм зурагтай. Тэгсэн чинь тэрний дараа би яг хоошоо яваад хүрээд ирсэн чинь энэ номыг авчихсан байхгүй. Тэгсэн чинь бас яг юм аа. Тэгээд ерөнхийдөө ном бас цэнхэр. Тэгэхээр одоо ингээд бөөгний эмчнэр ингээд зайны бас ингээд нэг тийм юм байдаг шүү. Тэгэхээр энэ сонс харсан. Хэрвээ энэ төрөлд ингэж таарсан бол энэ ном гарцсан байж байгаа манайх гарсан бол одоо дуурайцсан гэсэн тийм. А тэгэхээр ерөөсөн тэгээгүй. Энэ бол ингээд ясгүй сонирхолтой юм гэсэн байна. За энэ бас миний тэр хамгаалсан техникийн одоо ихлэгч юм байна. Ирина Евгеньевна Тариева гэх. Тэгэхээр Тариева гэдэг бол Оросын дотор судлалын одоо суурийг тавьсан Евгений Михайлович Тариева гэдэг. Тэгэхээр Евгений Михайлович Тариевын охин одоо энэ бүр судлалыг одоо маш олон жил авч явсан ийм профессор юм байна. За тэгэхээр энэ Тариева багш хамгаалсныгаа би яг хамгаалчууд дараа нь тэнгэн дээр нэг жижигхэн хамгаалгуудаа жижигхэн цай авдаг. Тэгэхээр энэ цай би энэ зургийг тавьсан чинь аваад гисэн байхгүй та хараач ийм чингис архтай нэг ийм байж болохгүй гэсэн. Би тэгээд байгаа байл яг ийм тийм. Тэгээд сүүлд нь нэгсэн байхгүй намайг яг миний хажууд бол ингээд эдгүүсүүд ерөөсөө энийг бол задлаагүй. Тэгээд буцаад юм уу мэдээж нэг өөрснөө нэг ийм байлаа жишээ цайлт юм ээ. Ингээд байжсэн. Яг тийм байлаа нэг цайлчууд ингээд байжсэн чинь гэсэн чинь ихгүй арина чи нэг энэ хнаасаа нэг дээр профессор Мухин гэж Мухин гэдэг одоо өөрөө Оросын дотор өвчний дотрийн салбарыг авч байгаа маш том профессор. Тэгэхээр тэр Мухин гэдэг профессор дээр сууж байгаа хуралтай байсан наашаа бууж ирсэнгүй чи тэрэнд нэг юм авчаад өгдөө гэдэг одоо 50 грамтай ингээд нэг бас бүрийг ингээд өгсөн авч байгаа. Тэр нөхөд бараас бүгд авчаад аваачаад өгсөн чинь за энэ юу юм гэдэг лээ. Тэгэхээр би ингээд профессор сайн хамгаалчууд ингээд ихэнх дээр ингээд жишээ цааваа байж гэсэн чинь за гэсэн нөө үстэй. Сайн гэнэ. Тэгээд би бас ингээд ахаа ингээд өөрөө бас практикч байгаа сайн хэрэгтэй байна шүү дээ. Тэгээд ингээд бас баярлалаа тийм том ингээд тоовоо ингээд биднээсээ 50 грамыг үзүүлээд ингээд өшөө сайн байна гэж хэлээд ялаа. Би амар баярлал доошоо ингээд бүгд очиж ингээд ороод ирсэн чинь ингээд дууссан ийм түүхтэй ийм зураг юм байна. Тэгээд би энийг ингээд засуулаад биднээсээ ингээд автын төв гэж бодчихсан зориуд байгаа тийм. Яг юм бас ингээд урсамжтай бас юм бол байгаа байна. За ингээд би бас яг тэр одоо тэр Оросын гемодиализийн одоо салбарыг авч чаддаг хүн Ермоленко Владимир Петрович гэдэг энэ дээр малац болт явж байгаа. Тэгэхээр энэ Ермоленко бол Бооцын шугамаар Монголд бас ирж ирсэн тийм ээ. Тэгэхээр диализтэй холбоотой ирсэн юм яаж ирсэн гэдэггүй тийм үү гэдэггүй. А энэ болохоор химлээ багшаа хатгүй тийм. Тэгэхээр нэг бас нэг Монгол гэсэн чинь бас Монгол гэж ажиллаж байсан үг гэж байна. Ямар тийм. Тэгээ ингэж тоо тийм. За тэгээд ингээд надад бас Америкт ажиллах завшаа бол гарсан. Тэгээд ингээд ажиллахдаа би тийчээ Монголын зургаасан гараа ажилласан байна. За тэгэхээр гемодиализийн тасагт бас ингээд Элизабет Хаммонд гэдэг доктор байсан. Тэгээд энэ болохоор ингээд надад бас зөндөө хийчихсэн. Гэхдээ энэ үед бол би гемодиализийн тасаг дээр ажиллаад байхаас өөр арга байхгүй. Яг тэгвэл англи хэл маш муу. Ерөөсөө яг Ленин 2005 онд модерн доонд очоод бүх хинч ойлгохгүй байлаа. Би энэ ч үл ойлгохгүй яриад намайг ойлгох гэсэн. Тинч очсон чи ерөөс намайг ойлгохгүй байсан.
Тэгээд би энэ зайлсээр ажиллаж энэ зайлсын энэ өвчлөлттэй аяг дээр ярьж өөрөө чихнийхээ бүглөө болчихсон. Тэгэхээр бол энэ чихний бүглөө, хийхний бүглөөний асуудал бас нэг юм шиг. Тэгээд за энэ болохоор катран гэдэг юм байна. Тэгэхээр катран гэдэг нь биднээс энэ манай Монгол ирсэн байгаа. Тэгэхээр манай Монгол тэгээд энэ ерөөсөн дэлхий дээр энэ бол Зургийн нэвтрийн талаар эмчилгээний онцлогооны талаар бол номер 1 гэдэг. Тэгэхээр энэ хүн бол манай Монгол тэгээд биднээс зориулж тэр зургийн нэвтрийн талаар лекц уншаад тэгээд би Италид ингээд байж хаад зургийн нэвтрийн маш том юм хурд болж ирсэн. Тэгээд тэрнээс бас чи катран болоод тэгээд би хийшээгээд ингээд хамсаа авч ирсэн. Энэ болохоор миний одоо Итали багш байна. Тэгэхээр ремуцийн бол яг өнөөдөр олон улсын бөөс судлаачдын нэг ерөнхийлөгч юм байна. Тэгэхээр би гайхамшигтай багш нартай байсан. Түүндээ би за түүнээс гадна биднээсээ ерөөсөн олон улсын харилцаа ихсэн хоёр канал гэж байна. Тэгэхээр энэ бол Жанетровский, Джейн Бисен гэдэг хоёр гэж анх генетикийн судлаа хийж ирсэн. Ийм хоёр юм хийж байгаа. Тэгээ энэ бол генийн полиморфизм судалж байгаа. Тэгээ биднээс бол бас нэг генетикийн талын жишээ судалгаа хийсэн байгаа. Энэтэй холбоотой генетикийн том болдоо энэ суусан байгаа. За энэ бол кид гэдэг аюул том популяцийн генетик юм гэж энэтэй гэж яаж ирсэн. За тэгээд за би гэхдээ одоо биднээс бол ахмад хүмүүс байгаа. Гэхдээ бол сүүлийн үед бол биднээс бол сухах юм бол асар их байдаг. Ер нь эмч хүндээс сухах юм бол асар их байдаг. За сухтаа биднээс бол ахмад хүмүүсээс сухах зэрэгтэй бол одоо залуу хүмүүсээс бас их суух. Гадагшаа, гадагшаа яасан. Одоо шинэ юм мэдлэгтэй одоо чадвартай хүмүүсээс бол суух асуудал маш их байдаг. Тэгэхээр би нэгэн жишээ болохоор надад бол их хялбар байдаг. Одоо энэ байгалийн ажилчид миний охин байгаа би ганц охинтой. Би байгалийн ажилчид бол би байгалийн ажилчид их суудаг гэсэн. За тэгээд энэ болохоор жийтэй бидээс Торонто очоод яг өөрийнхөө дагуу нямдар дэвчтэй тийм их тоя багштай гэдэг Торонто очоод тэгээд энэ төрөө ингээд за хамгийн сүүлчийн биднээс ер нь одоо миний бүх амьдралын ингээд түүхийг харахад бол дандаа улс орнуудын одоо өөрийн судалгаа тэргүүлж авч явж ирсэн хүмүүсээс надад юм сурах боломж олгосон юм. Тэгэхээр бол анх би дэлхийн зам багшаасаа одоо эрдэнэс болж ихлээд тэгээд сүүлд нь дэлхийн томчуудтай бол одоо ажил хөтөлбөрийн үед бол холбоотой байж ингэж зөндөө юм шилжсэн байна. Тэгэхээр одоо энэ зөвлөөр дээр Бээжингийн их сургуулийн профессор Хаяаман энэ бол хятадын номер 1 сургууль. Тэгэхээр түүний хамтран ажилладаг ойрын шар нэмхүү гэдэг бас яг тэр ажлыг аваад хийж байгаа юм гэж байгаа. Тэгээд биднээс бас сая одоо энэ жилийн одоо хэзээ яваа сайн гэсэн 2004 онд болсон гэдэг. Яг одоо бүгний биопси эдийн шинжилгээ хийх тухай судалгаа гаргасан байна. За мотор эдийн янзын хэмжээ, аюун хэмжээ, за патологийн аюун хэмжээ, за эндалмын хэмжээ гэдэг. За ингээд энэ бүх байдлаар бидээс яасан байгаа. Судалсан байгаа. За энэхэд бол ер нь бол хүн бол суралцах асуудал бол хэзээ ч ойлгохгүй. Тэгэхээр биднээс бүгдээрээ одоо нямдар хэмж байна, одоо бий байна. Бүгдээрээ бас тодорхой хэмжээний зүг бас байлаа тийм ээ. Өөрний зүг байлаа. Янз бүрийн юмнууд дээр ажиллаа, бас тэгээ хатуул хатчихаа тэр төвшөнд бас сурсан байгаа. За ингээд бол өөрийнхөө бүх цаашдаа их юм сурах болтугай гэдэг би энэ хааруудгаа хүлнөөс айдсан. Тэгээ Бостон явж. Бостон тоолд орцоод ирэхдээ энэ бүх хүмүүс хааруудын сургуульд очдог. Би хааруудын сургууль угаасаа нэг сэж тэнцээ орсон байсан. Тэнцээ ороод харахлаараа хааруудгаа хүлнөөс нэг айдсаасан. Цаашдаа их юм надад зааж их хэсэг сурах боломж олгоо гэдэг ингээд хэлсэн байгаа. Азтай үгүй. За
За тэгэхээр энэ бүх миний энэ ажлын үр дүн, амжилтууд бүгдээ миний одоо гэр бүл, миний ажлын хамт олон, миний шавнартай, миний багштай. За баярлалаа. Тэгэхээр тавхан гişээрээс зүйлийг болсон. Ялангуяа залуучуудын сэтгүүл бүгдийг саяхан нэг интернет сайтээс нэг уншижсэн. Бидний нэг дутраг гэдэг юм. Тодорхой нас хүртэл тухайн 40 хүртэл би болоогүй гэж өөрөө хэлж байгаа. Тэр босгоод авч би нэгэнд өнгөрсөн хүн гэж хаяа явчихсан. Тэгэхээр ингэж болохгүй. Сур бас дахин сур гэдэг маш их үг юм байна. Цаг өгч залуучууд маань өөрсдөө би болоогүй гэж хэлдэг. Сурсан юмдаа хийсгэл ханаа. Бид энэ дээр бас нэг жоо хандаад байна юм байна гэх их олон хүнээс ажиж байна. Тэгэхээр багшаасаа дэргэд байгаа хүнээсээ үлгэрч яваад хизээж өөрөө хэлэх юм. Нэгэнд би өнгөрсөн хүн гэж бодчих юм бол тэгээд болоо гэж байна. Би болоогүй гэж бодоод байвал цааш уран дахиад сураад. Ямсаас энэ хүрэлцэн ирсэн та бүхэн машин ярианаас, машин туршлагаас, амьдралын замналаас өөртөө хэрэгтэй гэсэн мэдээлэл авах телефоноор аваад энийг амьдралдаа хэрэгжүүлж байж байгаарэ гэдгийг дахин хариулъя. Ингээд сайхан яриа хийж үзсэн гэж амьдралын туршлагаас амьдралын замналаас туршлагаасаа бидэнд яриа хийсэн багштай зүйлээ докторийн амралтын техникийн хамт олноос зориулсан багштай хэлэх болъё. Тэгээд бас чадан ядан сайн ажиллах гэсэн ихчлээс сурсан юм аа бас хүмүүстэй зориулсан сайн ажиллах гэж хичээж явдаг юм. Тэгээд түрүү ариун хашгүй хэлсэн 2009 онд хахад тэгээд зөвхөн одоо сонголтыг гаргасан. Тэгээд санаад ганцаараа хурд сууж ингээ харсан чи яг бол ариун хаш сууж ирсэн. Тэгээд багштайгаа хурд байна. Тэгээд их санаад гоогээд нэг том заахмууд сууж авчихсан. Тэгээд ганцаараа энэ Монголоос ганцаараа юм болов гэж гайхаад ингээ ороод сууж ирсэн чи гээд хурд ариун хаш усарагддаг байна. Тэгээд ариун хаш тэгээд тусгай автоматик сошиал бүхэн ариун хаш сууж таарсан. Тэгээд тэр хурлын тухай бас ярихад энэ Аз номхондоо одоо тийм өөрийн эмчнэрийн хурал анх 2007 онд би хэлж чадах шиг хажаар одоо багштайгаа цуг тэр хуралд оролцож эхний хурлын сургалтын боломж олгочихсон. Тэгээд дараагийн жилийн өмнө 3 дахь хурлд ингээд ариун багштайгаа тэр хурал дээр санаа зовж ирсэн. Тэгээд түүнээс хойш олон юмнууд багштайгаа хамтарч ажиллаж байгаа. Тэгээд тэр биопсины сургалтын талаар багштайгаа Бээжинд энэ оны ихээр бас сургалтанд яваад нэлээд нарийн юм сурсан. Тэгээд нэг ойр хугацаанд хэрэгжүүлэх гэдэг хэлж байгаа. Яг багштаа дахиад аяар бүрдийн цааш баярлалаа. Тэгээд дурсгалын зүрх дээр эндээс сууж авах